За шинэ өдрийн мэнд. За нууц төвчнийхөө тайлбарыг цааш нь явуулнаа. Өнөөдөр бол энэ 8-9 дэх одоо тесийн тухай ярина. Энэ бол одоо нэг үйл явдлыг хоёр хуваагаад өгүүлбэр бичсэн учраас бол бүгдээрээ хоёулангийн цог ярих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Ер нь бол энд ингээд харж байхад бол цаашдаа энэ нууц төвчөө болгоны үг болгон өгүүлбэр болгоны тухай ярих юм бол их тийм нуршуу сонирхолгүй болж гинтэй учраас ер нь зүгээр бодож жагаад илүү их тийм тухайн тохиолдол тухайн өгүүлбэрт болсон үйл явц тухайн хамгийн тийм адал явдалтай сонирхолтой байж болохоор эсвэл илүү их шинэлэг байж болохоор төсөөлөл шинэлэг мэдээллүүд нь юу вэ гэдэг талаас нь нэлээд тийм түүж хөөж ярэ гэсэн тийм бодол төрсөн юм аа. Тэгээд энэ одоо 7-8 дахь заалт бол нөгөө Алангоо гэдгийн тухай түрүүний юун дээр ярьсан шүү дээ, тайлал дээр ярьсан. Тэгээ Алангоогийн арга гэр бүл аав ээж одоо ахын дүүс нь тэдний отог омгийнх нь бол ямархан хүмүүс байсан бэ гэдэг тухай илүү тодруулсан тал байгаад байгаа. Тэгэхээр юу яриад байна вэ гэхээр энэ дээр нууц товчон дээр энэ Алангоо Добон мэргэн хоёрт бол асар их ач холбогдол өгсөн энэ нөлөө өгөхий голлох дөрүүд болж таарад байгаа байхгүй. Энэ голлох дөрүүд нь хоорондоо хэрхэн одоо сууж, танилцж, сууж, хоримлож, ажиллаж амьдрсан гэдгийг гаргахын тулд аав ээжийнх нь ураг удмын тухай түүхийг бол нэлээд тийм дэлгэрэнгүй байдлаар нэлээд ямар гарал үүсэлтэй, ямар зан ааштай, юу хийж ийсэн, хаанаас ирсэн, ямар гарал үүсэлтэй гэдэг талаар нэлээд тодруулсан байдал анзаарэгддэг юм л да. Тэгээд уншилда энэ нөгөө нэг зөндөө олон юм учраас нөгөө тэр үеийнх нь хүмүүсийн аялал ярьдаг байсан аялал бол арай өөр байсан байж таарал да. Тэгэхээр нэг тийм хил хугалах гад байгаа юм шиг тийм хэцүү нэрүүд өнөөдрийнх шиг юм цэцгээ цэмгээ гэдэг шиг нэр биш учраас уншихад нэлээд хэцүү өргөд байгаа юм л да. Тэгээ яг уншаа тэгээ цааш тайлбар ингээд яваа. Тэр бүлэг иргэнбэр хөл баргуучин төхмийн эзэн баргуудай мэрэгний охин баргуужин гоо нэртэй охиныг 20 төмдийн ноён хорилордой мэрэгнээ өгсөн ажуу гэд. 20 төмдийн газраа ариг уснаа хорилордой мэрэгний баргуужин гоогоос төрсэн алун гоо нэрт охин тэрэ гэд 8 дахь одоо дэсэн дуусч байна. 9 дэх дэсэн хорилдой мэрэгэн 20 төмдийн газартаа булга хэрэм гөрөөт газраа хориглолдож муудалтаж хорилдоор овг болж бурхан халдууны гөрүүл сайтх газар хэмээн бурхан халдууны эзэд бурхан босгосон шинчи баян уран хад нүүж айсвэжүү. 20 төмдийн хорилдой мэрэгний охин ариг уснаа төрсөн алунгог тэнд гуйж добоо мэрэгэн авсан ёсон тиймээ гэд. За тэгээ гуугаад авцсан. За энэ дээрс зүгээр сонирхолтой юм яриад. Хөл баргуучин төхмийн эзэн баргуудай мэрэгний охин баргуужин гоо нэртэй охин гэдэг чинь хөл баргуучин төхөм гэдэг чинь одоогийнхоор бол энэ байгаль далай орж явах шиг байгаа маа. Тэгээд хөвсгөл далай орчим тэгээд сэлэнгээр дамжаад аршаа энэ одоо юу гэдэг нь хилийн орчим бурхан халдууны ар хэсэг хүртэл нэг тийм тайгын бүс ойд тайгын бүс болж таарсан. Тэгээд хөл баргуучин төхөм гэдэг бол хөл баргуучин төхөм гэдэг чинь энэ газар нутгийг яасан энэ газрын эзэн баргуудай мэрэгний охин энэ газрын эзэн баргуудай мэрэгэн гэдэг чинь бол энэ газрыг захирж исэн нөхөр бол таарах гэдэг. Тэдний охин баргуужин гоо нэртэй тэдний охиныг 20 төмдийн хорилдой мэрэгний төмдийн ноён хорилдой мэрэгний өгсөн ажуу гэж. За энэ дээр бол нөгөө нэг хөл баргуучин төхөм хорилдой 20 төмд хорилдой мэрэгэн гэдэг чинь бол одоо 20 төмөд гэдэг чинь бас л одоо энэ нэг хинтийн арт тушаа байгаа Бурэдийн нутагт байгаа тэр орчимд байсан бас л нэг тийм Бурэдийн нэг овг болж таарч байна. Хоёр том овгийн ноёдууд хүү охин хоёроо хооронд нь суулгаад тэрнээс гарсан хорилдой мэрэгний баргуужин гоогоос төрсэн хорилдой мэрэгэн гэдэг тэрний охин баргуужин гоогоос төрсэн алунгоо нэртэй охин гэдэг. Тэр чинь ер нь бол хоёр том отог омгийн. Гэхдээ хоёр талдаа бол баргуудай мэрэгэн 20 төмдийн хорилдорой мэрэгэн гэдэг. Тэр ер нь бол энэ овог тээдсүүд бол нэлээд тийм за ноён хам бол биш байсан байна. Хам бол биш, ноён бол биш, мэрэгэн гэдэг тэр бол тухайн нутаг усандаа бол нэлээд тийм нөлөө бүхий эрдэм ном сайтай боловсрол орчин үеийнхаар бол боловсралтай тэгээд бол яг хөө тийм нутаг орон нутагтаа бол нэлээд нөлөө бүхий албад хариат ариунтай за тэгээд албад хариаттаа бол тийм
мэдлэг, боловсрол, чадвар, одоо ур ухаан, суу ухаан тэр бүх юмараа хүндлэгдэж дээдлэгдсэн тийм хоёр хүн болж таарад штэ. Тийм хоёр хүн одоо юу гэдэг те одоо манайхаар бол хоёр одоо нэлээд тийм эрдэм шинжилгээний хүрээлэн доктор профессорууд төвшний академичдын төвшний тэгтээ тэр нь бол одоо зөвхөн тэр ном судалгааны биш тэр үеийн мэрэгд бол одоо тэр нэг тийм нутаг хуршууныхаа ард иргэд дээр хэр ивэл хайр халамжаа өгжсөнөөс шалтгаалаад нэг тийм ард түмэн нь болгосон цолууд болж таардаг байхгүй. Тийм нөхдүүдийн хоёр хүүхэд охин бэр хоёр хоорондоо суугаад тэрнийх нь одоо хорилдоо мэрэгний баргуужин гоогоос төрсэн алунгой нэрт охин гэдэг. Тэгэхээр алунгой бол алунгойгийн одоо нэг тийм ач холбогдлын тухай яриад байгаа. Яагаад тэр нөхөр сүүх тэргэнд явж исэн? Яагаад тэр алунгойд тэгж одоо юу гэдэг тийм бүх хүн товор туугаад нүүдэл хийгээд одоо зүхтаагаад магадгүй тэгээд ингээд явж байхад алунгой ганцхан сүүх тэргэнд залаад ингээд явж исэн бэ гэдэг. Тэр алунгой бол тэр одоо хоёр өндөр боловсралтай гэж ярил дарж байхаар мэдлэг боловсралтай отог омгийн эрдэм мэдлэг ур чадвар тэр төрөө засах одоо төр төсөө засах тэр одоо бүх эрдэм ухаанд төгс боловсрцсон хүн байсан. Тэгээ тэр айлын одоо энэ баргуужинго хорилдоо мэрэгэн гэдэг айлын ирээд олдохгүй эрдэн сураад олдохгүй совд нь явж исэн байж таарад байхгүй. Магадгүй энэ одоо юу гэдэг юм алунгойг бол одоо тэр үеийн заншил өсөөр бол энэ нөхөр нөгөө зүхтаагаад тэр нөгөө хорилдож за энэ дээр нэг юм байна. Хорилдоо мэрэг нь 20 төмөрдийн газартаа хэрэм болоод болго гөрөөт газараа хориглолдож муудалтаж гэдэг чинь нөгөө нэг хорилдоо мэрэг нь тэр газараа бол гинтийн нэг тийм давталгаанд өртөөд тэндээ багтаж шингэж байх аргагүй болоод арга байхгүй нэг өөрийнх нь нөгөө нэг ан гөрөө булга хэрэм намнаж амьдардаг байсан тэр газраасаа дөрвөөд анчин отог учраас нөгөө бурхан алдуун руу чиглээ тэнд бол одоо бүх гөрөөс согоо ан амтын элбэг байна гэсэн тийм сураг сонсчоод магадгүй тэгтээ тэгээ тийш нүүдэлж байгаа. Тэг нүүдэлж айсуу гэж нүүж айсуу гэж шинжээ баян руу нүүж айсуу гэдэг нь бол урийн хайдын шинжээ баянтай урдчилсан тохирсон байдал анзаарэгдэж байгаа. Урдчилсан тохирсон. За танах руу явъя. Танах руу нүүдлээ. Тэр газараа одоо юу гэдэг нь те магадгүй болго бид нар бол ан гөрөө хийж амьдрна. Магадгүй тэнд очиод хамгийн гол гэрээ хэлэлцээр хийх болсон шалтгаан нь бол алангой байж таарад байгаа байхгүй. Тэр манайд нэг ийм охин байгаа. Магадгүй тэр охиноороо одоо төрөө бариад охиноо тэнд хот ураг барьж чадах юм бол тэндээ байнгын нутаглаж амьдрах тэр боломж бололцоо нээгдэх гэдэг байгаа байхгүй. Тэр боломж бололцоогоо нээхийн тулд нээх боломж нь байгаа тэр одоо ганц эрдэнэ нь бол алангой нь байсан учраас алангойгоо тэг сүүх тэргэнд суулгаад ингээд яваад байж таарж байгаа. Заавал 20 төмөдийн газар гэдэг чинь бол одоо эдгээр бол ерөнхийдөө тухайн үеийн ажил үүргийн хуваараар нь бодоход бол энэ хорилдоо мэрэгэн, баргуудаа мэрэгэн гэд энэ нөхдүүд бол ерөнхийдөө ан гөрөө хийж амьдардаг. Тиймэрхүү ан гөрөө илүү их төлхөө хийж амьдардаг байсан хотог омгууд болж таарад байгаа. За тэгээд бурхан халдуун дээр одоо бурхан халдууны эзэд бурхан босгосон шинжээ баян урийн хайд гэж. За энэ урийн хай бол бас нэгэн цаг үед бол одоо бас 19 11 12 дугаар зууны одоо 2 300 жилийн туршид бол ямар ч байсан бурхан халдун орчин уулыг тойрж нутаглаж байсан тэнд аж амьдрал ахуйгаа тэнд цогцлоож байсан хотог омог байдаг. Сүүлд бол яг энэ Чингис хааны даалгавраар арай өөр тийшээ нүгэд явцсан. За зарим хэсэг нь ч бас тэндээ одоо Чингис хааны их хааны хоргийг хамгаалах гэдэг ингээд үлдсэн нөхдүүд байдаг учраас энэ урийн хай төмөн эртнээс нааш одоо тэргээр нутгалж исэн байна гэж. Бурхан халдууны эзэн гэдэгтэр бурхан халдун орчмын газар нутгийг шинчээ баян гэдэг нөхөр хариалалтаа авч захирж исэн байна. Шинчээ баян бол нэг онцлог байгаа нь тухайн үеийн монголчуудын дунд бурхан босгосон гэд яахыг бодоход бол энэ буддийн шашин тэр үед нэвтрээд ороод ирсэн. Шинчээ баян бол тэр бурханыг шүтдэг нөхөр байсан байж таарад тэр орчимдоо бурхан халдун орчимд бол ямар ч байсан нэг тийм бурханы сэрэгдүр маш өндөр сэрэгдүр өөрөө баян хүн учраас их хөрөн хүч чинээ зарж одоо ер нь монголчууд бүгдөө энэ ямар нэгэн тийм итгэл үнэмшил бодиттой бурхан шүтэх цаг болсон гэсэн тийм нэрийдлэр энэ бурханы сүм хийдэж байдаг юм уу тийм том сэрэгдүр бүтээсэн бол таарад байдаг. Ер нь бол зүгээр тэр тухай баримт бол энэ одоо гэрлийн өргөөнийхний буулгасан аян тодгоны буулгасан Монгол түүхийн Тавчон түүхийн тайлал гэдэг ном дээр бас энэ тухай баримтууд байгаа учраас
мэдээллүүд байгаа учраас энэ тэгээ нус товчон дээр байгаа үг болгоны цаана бол ер нь худлаа зүйл, баримтгүй зүйл гэж байдаггүй учраас хэдвээ бид нар бол маш сайн сонирхож судалж хайж ирж олж чадах юм бол энэ бурхан тэр үеийн сүм хийдийн үлдэгдэлж байдаг юм уу, тэр бурхны үлдэгдэл, бурхан шашин хөгжижсэн баримтыг бол бурхан халдсан орчмоос бол олох боломж бололцоо бол байгаа гэдэг нь бол энэ Шинчээ Баянтай холбогдолтой. Тэг ягаад бурхан халдун гэж нэрлэгдсэн бэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгээд Шинчээ Баян бурхан босгоцсон байсан чинь тэрийг тэнгэр таалаагүй аян цахилгаан цохиулсан юм да, тэнгэр нэрэгдсэн болж таарад нөгөө бурханд нь Шинчээ Баяны босгосон бурханыг тэнгэр таалсангүй бурханд нь халдчихлаа гэсэн тийм яриа хөөрөө гарснаас болж бурхан халдун гэж нэрлсэн гэсэн тийм дамг тийм яриа хөөрөө байдаг. Тэгээд бас яг юмыг яаж мэдэх вэ? Байх бас үгүйсгэж болохгүй, батлахад хэцүү тийм зүйл л дээ. За тэгээд одоо ингээд харж байгаа бол энэ дээр нөгөө Уренхай авг, одоо Уренхайдын Шинчээ Баян гэж нөхөр гарч ирж байна. Хорил дээр авгтан болсон гэж бүр нөгөө хорилдоо мэрэгэн чинь нутаг усандаа багтахаа байгаад хориглолдож байлдаад муудалцаад хүрээд ирсэн учраас өөрөө цоошин авг, хорил дээр авг гэдэг авг үүсгэсэн болж таарж байна. За баргуужин төхмийн ингээд баргуудаа мэрэгэн баргуужин төхөм гэдэг ингээд яриад өгөхтөр энэ бол Бурайдын, Уренхайн, за тэгээд нөгөө одоо Добон мэрэгэнтэй Дубаас хуртай холбогдуулаад дөрвдийн ч байдаг юм уу, ойр төмний ч байдаг юм уу, ингээд Монголын 4-5 том овг аймагуудын өвөг дээдсүүд энд нутаглаж энэгээр хоорондоо одоо охин хөвгүүнээ хооронд нь суулгалдаж муудалцах үедээ муудалцаж, сайдалцах үедээ сайдалцаж, байлдах үедээ байлдаж, найрамдах үедээ найрамдаж явж исэн тэр түүхлэнд явж байгаа юм да. Тэгэхээр монголчуудын бүх ураг удамтай холбогд бүх ураг удам судартай бол яаж игээд энэ одоо юу гэдэг тийм бурхан халдууны ойр орчмын нутаг, энэ баргуужин төхөм одоо юу гэдэг тийм энийг орчмын газар нутаг бол яаж игээд холбогдоод байдаг. Энэ дээр ч одоо бас нөгөө хин нөхөр чинь ирсэн шүү дээ. Нөгөө Эрөнгө хонгийн дамгийн дараах залгамж болоод нөгөө бүртөө чинь гэргийн гооморлын хувьд бол тэр бас нөгөө нэг тийм Эрөнгө хон чинь одоо бас нэг тийм байгаль талаа орчимд байна гэж яриад байгаа шүү дээ. Тэндээс бас наашаа нүүж ирсэн болж таардаг. Энэ л нэг тийм үүслийн их маягийн эндээс нэг тийм эрч хүч авдаг байсан юм уу, оюун санаа авдаг байсан юм уу, ямар нэгэн байдлаар эндээс нэг тийм буцаад дэлгэрэх хүччих шалтгаан энэ бурхан халдун орчмын энэ газар нутагтай холбогдож энэ орчмын эрч хүч уур амьсгал тэр байгалийн тэр өвөрмөц онцлог нөхцөл байдал нь бас нэг тийм сэргэн мандал одоо өөдлөн дэвчгийн их үүсвэр гаргалгаа их үүсвэр их ундрах болог тэр орчмын нутагт байдаг байсан байж магадгүй өргөд байгаа юм л да. Тийм учраас энэ лүгээ шавж эндээ учраа ололцоод эндээ нэг тийм одоо тэнхэж жавал буцаал одоо ингээл сэргэн мандаал тал тийшээ нүүдлээл хоорондоо муудалцах үедээ муудалцаа, сайдалцах үедээ сайдалцаал, тулдах үедээ тулдаал ингээл буцаал тал тийшээ дэлгэрэл тал тийшээ нүүдлээл ингээд явдаг. Тиймэрхүү сонирхолтой зүй тогтол байгаа. Тийм ч учраас одоо тэр босго тэнгэрийн даваа их хориг мориг гэдэг их хааны үгэнд байгаа 3 голын сав газарт бусдыг бүр нутглуул гэдээ яриад байгаа нь бол энэ их тийм эртний өрөөлтөй шал өөр эрчимтэй, шал өөр утга учиртай өөр нутгшүүл гэдгийг ингээ зааж өгöd байгаа юм. Энд ч одоо тийм ч учраас одоо юу гэдэг нь бид нар энд юун тэр уул уурхаа эхлэх, аялал жуулчлал хөгжүүлэх гэдэг бол бас нэг талдаа байж боломгүй зүйл байгаа. Аялал жуулчлал хэдий ч нэ хөгжин төдий ч нэ олон хүн очиж төдий ч нэ талхалгадах, байгалийн унган төрх алдагдах, байгалийн одоо нөгөө бидний өвөг дээдсийн үүсэн бий болсон өлгийн хүү нутаг өөрөө хүмүүсийн хүлд дарагдах тэр аюул байгаа учраас магадгүй тэр одоо тэр тийшээ одоо тэгж нэг тийм зам харилцааг сайжруулах ч нэг тийм одоо шаардлага байна уугүй юу гэдэг тал дээр би бол бас заримдаа бодож л байдаг. Ер нь бол ингэж хүн амьтан суудаг, барьдаг, явж чаддгүй бүр зорж очисон хүмүүс нь очих хөстэй тиймэрхүү хэвээрээ байх нь бол өөрөө энэ байгалийн онгон дагшин байдал, энэ үгдээдсийн үүсэл бий болсон үгдээдсийн одоо сэргэн мандсын оршихуй энэ байгаль орчныг хамгаалахад туйлын ач холбогдолтой зүйл байх та. Энэ тийм энэ үүсийг нэг яарн нэгэл бүх хүнийг наашир манайд очиж үз. Манай энэгээр одоо яв баач хог навшаа хайж гэх юм одоо аялал жуулчлал гэдэг нэг хэдхэн өнөөдөр олох хэдэн төгрөгний төлөө ингэж
ямааргүй л санагддаг яг үннийг хэлэхэд бол тэр одоо их хааны загсан бусдыг бүү нутгад бол 3 голын бэлчээр сав нутагт бусдыг бүү нутгад гэсэн тэр захиасыг бол үеийн үед бид нар сахиж мөрдөх ёстой. Юу тэнд одоо уул уурхай гэдэг тал дээр бол тэр өгж байгаа бол тэр орон нутгийн дарга нарын мэдээж одоо энэ бурхныг хүртэл нэргэж чадсан юм чинь тэр одоо уул уурхай болон тэр байгалыг талхалж байгаа сум орон нутгийнхаа газар нутгийг зарж байгаа тэр үрж байгаа тэр бүх дарга нарыг бол ер нь юучгүй болох юм. Удам дамжаар нь өрг удмаар нь одоо шал өөр одоо тийм хинч биш болох л тийм л ерөөлтэй юм шүү гэдгийг бас нэг талдаа санаад авчаарай л гэж бодож байна. За нөгөө талаас нь энэ бүхнийг харахад бол одоо бид нар нэг юм бодмоор байна. За бид нар янз бүрийн юм шүтэж болно, янз бүрийн юм дээдлж болно. Тэгэхдээ бидний шүтүүл зохих, дээдлүүл зохих, хайрлуул зохих, хүндлүүл зохих, цайс үнийхээ дээжийг өргүүл зохих тэр өндөр дээд өгдүүд чинь зан ааштайгаа, царай зүстэйг, хийдэг ажилтайгаа, эрдэм мэдлэгтэй бол эрдэм мэдлэгтэй, эд хөрөнгөтэй баян чинээлэг бол баян чинээлэгтэй ингээд дурдаад Монголын нус товчонд ингээд явцсан ийм зүйлүүд байгаа учраас бидний нөгөө цайс үнийхээ дээжийг өргөхдөө эр хүмүүсийнхээ нэр усыг дуудаж байгаад өргөхөд за магадгүй энэ хүмүүсийн хайр инрэл ивэл гэж хэрвээ байдаг бол энэ хүмүүсийн чинь хайр инрэл ивэл нь бидэрт ирэх тэр болцоотой хүмүүс нь идэр байхгүй. Бид нар шүдэх ёстой гэж үзвэл энэ хүмүүсийг дээдсэ гэж одоо тэр дубаа сохрыг, добуу мөргнийг, одоо тэр бүртөө чоныг, гэргийн гоо марлыг, одоо тэр хин бат цагааныг, хоричоор мэргийн сали, уужин борохуул, их нүдэн, сим сочи, харичуу боржигдаа мэргэн, монголчин гоо, боролдоо соёлби, добуу сохор, добаа мэргэн ч гэдэг юм ингээд. Энэ бүх хүмүүсийг л бид нар шүтэж, дээдэлж, биширж чадах юм бол энэ хүмүүс бол үр ач бэрс биднийга ямар ч бурхнаас илүү ямар ч одоо юу гэдэг нь хин нэгнийг тэр одоо юунаас илүү биднийг аврах хамгаалах тэр харсан даасан дээд тэнгэрүүд өвөг дээдсүүд минь өндөр дээдэс өндөр дээд өвгд минь энэ хүмүүс бол тарж байгаа шүү л гэдгийг л сануулах гал тэрийг нэг бодоод үзээч. Магадгүй энэ Монголд байгаа одоо 3 сая 200 мянган хүн чинь бол нэг тийм 50 70 80 орчим мянган отог урагт хамаарагдаж байгаа юм лээ. Тэр 80 мянга орчим ургийн бүх өвөг дээдсийн нэр энд байгаа. Тийм учраас энүүнийг энэ содрыг шүт унш энд байгаа хүмүүс цайс үнийхээ дээжийг өргөл гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгээд энүүний ярьж байгаа юм. Яг хөө энэ зүгээр нэг талаас нь харахад бол шал дими мухар сүсэг мэт боловч одоо бид нар хэлдэг дээ талигаач усныгаа одоо Facebook дээр ч бичээд илээ тэнгэртэй мөнгө тэнгэртэй тав амгалан залар малар гэл ингээл комент бичээд байгааг харж байхад бол үнэхээр тэр мөнгө тэнгэртэй тэр очиод залардаг бол тэндээс харж яадаг бол энэ хүмүүс л бидрийг харж байгаа дааж байгаа хүмүүс шүү. Тийм учраас энэ хүмүүсийг шүтэж дээдлээсэй л гэж хэлэх гээд байгаа юм. За өнөөдрийнхийг энэ хүргээд өндөрлөе. Ингээд цааш нь хэрвээ энэ бүхнийг дэмжиж байгаа энэ санаачлага энэ зүйлийг дэмжиж байгаа хүмүүс бол сайн цааш нь шеэрлээ түгээгээд байгаарай. Комментаа бас сайн бичээрэй. Ингээд хүмүүсийг аль болохоор олныг нь үзүүлэх тал дээр надад тусалцаа дэмжлэг үзүүлээрэй. Тэртээ дөрвөө одоо хөл хориотой байгаа үед энд аль болохоор тийм хэрүүл уруул биш тийм илүү их тийм одоо ядаж түүх удам угсаатай холбоотой мэдээллүүдийн л өгжөө гэсэн тийм бодлын үзүүрээс энэ зүйлийг хийж байгаа гэдгийг ойлгоорой. Ингээд баярлалаа.